Монгол Улсын засгийн газар хөдөлмөрийн яам. Монгол телевиз. Одоо жоохон наашаа. Жоохон наашаа олж байгаа татгагаа оруулах. За одоо татгагаа. Тэгээ. Йоо. Тэгж байгаа. За сууцгаа. Хашаа. Чем так считать? Ирка Барина. Я. Гэрээ Баарцаг. Сая шарын говь нэлээд том говийг туулах шиг боллоо. Хүүсийн говь руу орж иж гинэ. Хөдөлмөрийн хэлцээс бид нарт оноо авчихсан. Тал хүртлээ. Бод руу тал хүртлээ яа. Эндээс түлш авчих шиг. Нэг мөнгө тутагчлаа гэнэ. 10 цаас. 10 цаас яа юм. 18 төгрөг өгдөг. Очир фильм студ төлөвлөж байна. Багийн авлагч, менежер, арилжийн ган тулга, багийн хөтөж, хөтөлбөрийн найруулагч Халзангийн Батбаяр, зурагдаач, эвлүүлэгч Баатрын Эрдэнэхүү, дууны найруулагч Догсмын Оргил Баяр, багийн хөтөж Баяр далайн Эрдэнэсүг, лайн менежер Батбаярын Дорьсүр, зохиогч санаачлагч, найруулагч Оргилын Батсөрөг. Бригад. Гэтэ цаашаа харцсан. 7 цаг явж шээ. Наач бат. Тэгээд үлдээч юу? За ялааш шиг юмсууд наа. Шөнийн 23 цаг 50 минут болж байна.
зоогийн газар орж хоолтондээ. Шууд итгэхээр үлдээж та. Өөр баг Бага. хоолган гэж байна. Хийж үн. Гүшнээс Уусаа бүгд хийж өгсөн. Юу л хийж. ёо би сая бүр амар мөрсөн. Ингээд шууд эзэнгүрсэн байсан шүү дээ. Яг хажуудлаараа харцсан яг зүүр мэлжсэн чи. Тосноо ингээ агаар дээр Майкл Жордан шиг 2 секунд ингэж цацснаа. Энэ яна энэ тарих хөдөлж гээд энэ одоо нүднийг ингээ булгаад өвдөд юм гэсэн. Тийм. Нэг нүц нь өөр тийшээ. Өвдсөн байвал чацаагаалтай бөөлж ид. Сусгарахаар зүгээр байсан. Сусгарах чаач. За юу гэх юм. Бид нар болцсон. Чи буруу байрал байхгүй. Буруу байрал. Шиний үсч манай багшийн шиг сахнаа тийм. Хамгийн шилдэг, хамгийн бахархалтай үлгэр жишээ амьдэрсэн багш хүнийг гэвэл би өөрөө багш. Хэн мэдхийн их чаргал гэж хүний хэлнэ. Түүний төрсөн дөө инх туяа багш маань мөн инх болд гэдэг энэ 3 том сурганы хүн бол Монголын яг энэ видео чиглэлийн урлагт бол маш олон сайн чадварлаг мэргэжилтнүүд бэлдэж өгсөн бах гэж боддог. Дуртай ажиллаа хийгээд хоолоо олж идээд явж байгаа нь ерөөсөө л инх чаргал багштай маань ерөөсөө шууд салшгүй холбоотой гэж бодож явдаг. Ноёдоо, нохтоо гэж. Ноёдоо, нохтоо. Сахлал яваад. Сахлал яваад. Энд харцаа өстө сайхан байна. Юм болоорсон. Тэгээд нарны арс марштай хүмүүс сайн. Халуун ингээд багчаал яваад. Татад зилгээл явчих. Ирэхгүй юм шиг бодоод ирсэн юм биш үү ч одоо. Багч арга яха бүдгэн авах юм уу? Бүгдийг авъя. Ядраа. Үгүй. Юу? Энэ авралтын газар байна. Энэ авралтын газар. За хажууд чинь 5 сургууль өгч байгаа. Тэгээ бас нэг жоо чимээ шиг юм багтаа. Бид нар гайгүй те. Бид нар юм аягаад компьютер өгсөөл юм ичил. За. Тэгээд одоо энэ тлэгийг дончтой. За. Тэгээд чигтээ сайн. Би ч бас оюутны явдлыг нэг ороод гэсэн. Тийш арайч бас болохгүй юм тэгээд ийш. Бас өсөлттэй. Байлаа тавьсан. За тэгээд дараагаар одоо юм. Аа гоё. Арвар намаа биш. Аймгийн төв нь Ховд хот. Ховд нь Улаанбаатараас 1580 км-ийн зайд оршдог. Тус аймаг нь 10 гаруй ястан үндэснүүд зэрэгцэн оршин суудгаараа бусад аймагуудаас онцлог бөгөөд бүгд өөрсдийн уламжлалт суурин газар, түүний хэв маяг, уламжлалт хувцас зэрэг соёлын ялгаанууд, мөн уран зохиолын, урлагийн, дуу хөгжмийн уламжлалуудтай юм. Ховд аймаг нь Алтай нуруу, Монгол Алтайн их улсад оршин. Энд мөнх хайрхан, хөх сэрх, Баатар хайрхан,
мянгат уулз зэрэг том уулууд бий бөгөөд нутгийн 20 орчим хувийг говь тал эзлэн. Нефтийн аршаан, булганы аршаан, эндэртийн аршаан зэрэг аршаан ус олон бий. Дэлхийд ховорцсон хулан, хавтгай, бүхэн, Азийн шар минж зэрэг олон ан амьтан амьдрна. Ийм учраас булган гол хөгсөрхийн нурууг дархлан хамгаалжээ. Уулархаг нутгаар Кембрийн өмнөх үеийн суур чулуулаг нутгийн өмнөд захаар дөрөвдөгчийн хурдас дарахжээ. Нүүрс, гянт гагнуур, болор байдаг бөгөөд барилгын материалын ариун их баялаг бий. Тос аймаг нь маш эрсдэл суур амьсгалтай. Зундаа нэмэх 40 градус хүрч байхад өвөлдөө хасах 35 өрдөг хойроо уур амьсгалтай. Энэ хаалтгаа ингэ явах юм уу? Энэ бодоос. Энэ хашаагаар авах юм уу? Манай хүнээр хургуулчих хөдөлмөрийг хэлсэн. Хол юм уу? Холгүйдээ Ойрхон бол бид зүгээр алхаж яваад нөгөө зураг аваа. энэ хаалгаараа гараад тэр эмнэлгийн хаалгаар гिचэн штэ тэр даам нь онгорхоо. За. Тэр даамгаар ороод ингээл ташуулдаад алхачих. За юу тэгэл эмнэлгийн уртлын хаалгаар гараад тэгэл цаашаа засамлаа дагж явсарэж домбод хотох ингээ байгаа. Тэнд хөдөлмөр эхэлсэн. Яда. Мөрөөрөө. Мөрөөрөө гэж. Мөрөөрөө. Хэмтэн боцчихгүй виа гэж. Мөрөөрөө. Ям чупдям гэж. Мөрөөрөө. За тэгээд багийнхан маань Ховд аймгийн Ховд хотод хүрэлцэн ирлээ. Та бүхэн харж байгаа Ховд баруун бүсийн тулгууртай. Ер нь бол баруун бүсийнхээ хамгийн том аймаг гэдгээр нь бол мэднэ. Та юу хэлэх гэжсэн бэ? Үгүй сэтгэл аяг өндөр байгаагаа хэлэх гэж байна. Тийм баригадынхан маань Ховд аймагт бид нэр Улаанбаатар хотоос гараад 3334 км явсан. Монгол орныхаа баруун хязгаар буюу Түүхт Ховд аймагтаа ирсэн байна. Тэгээд Ховд аймаг маань бол 13 ястан үндэсний үлгийн нутаг. Маш олон үндэстэнгүүд ингэж ястангууд өөр хоорондоо ингэж зохиролдон амьдарч байдаг ийм аймаг. Тэгээд Ховд аймгийн одоо төв Ховд хотод бид нэр ингэж талбай дээр нь баригадынхан зогсож байна. За тэгээд Ховдод хоёр сайхан ажил сонгосон байгаа. Юу вэ? Чулууны үйлдвэр. Чулууны үйлдвэр. Нөгөөх нь бас барилгын. Ерөнхийдөө онцлог ажлууд нь бол барилга тэгээд хүнсний ногоо тариалт байдаг юм байлаа. Жишээлхэд бидний энэ зогсож байгаа нь чулуун талбайг бол хин нэгэн гаднаас импортлж, экспортлж авчираагүй зүгээр дотроо үйлдвэрлэж чулууга үйлдвэрлэж энэ талбайг босгосон гэж ярьж исэн. Тэгээ одоо тэр газар цөмөр очиж ажиллана. Одоо очиж ажиллана. Одоо энэ талбай тэгээд одоо бидний явж байхад анзаарсан юм болохоор энэ замын хажуудлын боржуурууд ийм чулуун гантгийн юм шиг айгүй гоё. Маш гоё хийцтэй ийм мундаг чулууны үйлдвэр байдаг гэсэн одоо бид нар очиж ажиллана да. За юу. За. Яа. Үнтэй шүү би гэдэг юм чинь. Ингэж ямар сонгох вэ?
сайн байна. Хүнтэй юм. За бригад үргэлжилж байна. Тэгэхээр өнөөдөр Ховд аймгийн ховдтын хөдөлмөрийн хилцээр бид нар үрж ирчээд нэг ажиллах хөдөлмөр мэргэжилтийн орцол сууж байна. Тийм ерөнхийдөө манай 6 залуучууд бол очсон аймаг болгоныхоо болж өгвөл одоо энэ бэлэн байгаа ажлын байрнууд тухайн орныхоо одоо тухайн аймгийнхаа онцлогийг харуулсан ажлуудыг хийгээд явахыг бол боддог. Ерөнхийдөө би бол Ховд аймгийг барилгын материал үйлдвэрлэлээр нь сайн гэдгийг мэдж байгаа. Ногоо тарьдаг те бас ерөнхийдөө ажил төрлийн байдлууд нь тиймэрхүү мэдж байгаа. Ажлын байрны захиалгын чухам бэлэн захиалгууд нь ямар шүү ажлууд байгаа юм бол. Одоо бэлэн яг энэ каталог дээр байгаа захиалгууд бид нар байна л да. Эндээс өөрсдөө хараад сонгоод сонирхож байна. Таны хэлээд байгаа нөгөө барилгын юу материал үйлдвэрлэл дээр бас 2 компани байгаа. 2 компани байгаа. Тийм. За. Энэ дээр одоо энэ өргөө чулууны үйлдвэр аа. Чулууны үйлдвэр. Тийм. Чулууны үйлдвэр чи аяхгүй юм шүү. Ерөнхийдөө энд ирээд надад анзаарчихсан шумуул аягүй ихтэй байлээ. Шумуул бол арай л. За, баригад багийн нэвтрүүлэг бол юу гэдгийг аялын нэвтрүүлэг биш гэдгийг дандаа хэлдэг. Гэхдээ Ховд хотод ирснийх нэг сонин дүүхтэй газар юу ирсэн маань юу лээ? Сангийн хэрэм гэдэг ийм газар ирсэн маань. Тэгээд энэ ямар учиртай газар юм бэ гэхээр Монгол улс манжийн даралт байх үед яг энэ хэрмэн дотор бол манжийн амбан амьдардаг байсан. Тэгээд гадуураа ийм мундаг том хэрмэн хашаагаар одоо хүрээлэгдэж хамгаалуулаад тэгээд гадуураа юу шууд туслаа байдаг гэсэн. Тэгээд ийм сонин түүхтэй газар байт юм байна. Энэ шавар эднэр бол яг тэр 200 гаруй жилийн өмнөх тэр хിവэрээ яг энэ шавар ийм хашаатай. Тэгээд энд нэг ийм сонин мод байт юм байна. Энэ модны гарал үүслийн ерөөсөө манайхан тогтоогоогүй. Ямар мод юм, бут юм уу, мод юм уу гэдгийг ерөөсөө одоо хүртэл ойлгохгүй. Тэгээд трактораар төрчж үтсэн гэж энэ шатаах татж үтсэн жилийн жил хур ихтэй жилж байсан хур багтай жилж байсан ерөөсөө ногоонороо байж ийм сонин мод амар шигүү афро ус шиг нийгрүүдийн ийм афро ус шиг тата зулгаангууд ингээ зугаарлаа тийм сонин өргөстэй миний ингээд анзаарж байгаагаар бол нэг хятадын нэг юм орон зураг гохо эднэр дээр яг нэг юм ногоон өнгөтэй мод байгаа гэдэг. Тэр нь л юм шиг байна. Тэгээд энэ гарал ухсааг энэ модных нь гарал ухсааг одоо хүртэл мэддэггүй. Тэгээд энэ хэрмэн хаш зөвхөн энэ хэрмэн хашаа дотор ургаж идэг маш шигүү юм мод байт юм байна. Тэгээд энэ хэрмэн хашаан дээгүүр хоёр бүсэд зэрэг зүрдэг байсан. Хоёр сүхт хэрэг гэж зүрдэг байсан. Тим өргөн байсан юм хашааг. Тэгээд 90-ад онд арчлал гараад нутгийн иргэд эднэр энэ хашааг нураа ер нь одоо энэ бид нар ер нь энэ улсын дарангуулт байсан учраас энэ бол бидэнд хэрэггүй гэсэн санаачлаг гарч ирсэн ч гэсэн ямар нэгэн шийдэлд хүрэхгүй байсаар байна. Энэ хашаа бол одоо ингээ хэвээрээ үлдсэн. Чиний хувьд юу гэж бодож байна? Байж исэн дээр үү байхгүйсэн дээр? Нэг баг устгасан дээр штэ нураагаад. Миний хувьд бол яг байж исэн зүгээр юм болоо гэж бодож байна. Тэгэд энэ мод гэхэд бол ерөөсө хусаач байхгүй. Шатаагаад ч дийлэхгүй. Ургаад л гэдэг ийм сонин мод гэдэг юм. Амар шумуултай газар байна. Амар өссөн шумуулнууд л дайрдаг юм байна. Толгой байхгүй. Баран толгойтой болсон. Зэрлэг шумуул. Тэгээд шумуулны яг амтыг мэдрэг энд бол сэлэнгийн шумуул бол цаашаа. Тэгээ ногоо тарихад бид хэд яг шумууланд одоо буян үйлдэл өөрсдөө хооллонгоо ногоо тарьж болж байна. Энэ бол мөрцөө. Өгөрцөө. Албан давжаа өгсөн. Энэ манай хөдөлмөрийн хэлцээ маань юу? Талбай юу те? Зэрлэг бол ихтэй байгаа маань. Маргааш зэрлэг сүгэл. Тэгээ одоо нөгөө ногоо тарих гэхэлэр чинь ногоо тарилтын суулгацын үйл явц бол дууссан байгаа. Тэгээ дээрээс нь арчилгаа тогтолгоо байгаа учраас миний бодлоор хоёр барилгын ажлыг хүлээгээд авчвал яаж юм бэ? Тэгээд өөрөөс чинь бас нэг тодруулах юм байна. Одоо бид нарыг ингээд бидний эфир бол гараад
нэвтрүүлэг гараад бол ерөнхийдөө талаас жоохон илүү гарах гал ер нь явж байгаа. Тийм нэлээд олон дугаар гарцсан. Тэгээд үзэгчдээс маань ирж байгаа санал хүсэлт гэх юм уу тийм юм дээр юу ажиллагдсан бэ гэхээр та нар яасан хурдан ажил болд юм бэ? Ямар хурдан ажил болд вэ? Наадвал чинь та нарт ингээ ажил бэлдээд өгсөн байгаа юм биш үү ч юм уу тиймэрхүү юмуд анзаардаг. Одоо энэ ч ихэд ийм их ажлын байрны захиалганууд байна. Тэгээд одоо зүгээр л ховдод одоо ингээд ажил хөө байж байгаа ч юм уу ингээд төр ажил хайж байгаа залуучууд яг бид нар шиг ингээд хүрээд ирэхэд энэ одоо ажлын байрнууд бол байгаа л үстэй тийм. Одоо ингээд ажлын байрны захиалгаа бол каталогоо ингээд нэмээ яваад байгаа хөө сарын ихнээс одоо энэ сарын ихнээс хэлсэн каталог. Тэгээд авсан хүмүүсээ авсныг нь зуршлал дээрээс нь зараа нэмээд яваад байна. Тэгээд сарын сүүлээр энэ сарын нөгөө ажлын байрны каталог чинь бэлэн болоо гарч штэ. Тийм нөхцөлөд бол ийм байгаа биднэрт очсон газар болгонд угаасаа ажил олдож байгаа ажил байхгүй юм гэдэг бол хий хосын яриа юм шиг л надад бол санагдаж байгаа. Тийм. За тэгвэл энэ хоёр одоо газар манай бригадын 6 залуу маань зургуулаа ажиллахаар бүртгүүлж болох уу? Бригад. Танад ажлын хувцас өмсөж байна уу? Ажлын хувцас өмсөж байхгүй. Танад ажлын хувцас өмсөж байгаа юм. Ажилчтай хувцас өмсөөл явж штэ. Жигээр гараа. За нэрүүдэд хэлээд байгаа. Юу арах гэдэг юм бэ? Батэрэг. Зэрэг. Гантулаг. Тэгээд амар их дөрвөлтөй, эргэлттэй минутанд өчтөснөө эргэлттэй тийм baаш маш болгоомжтой ослохгүй болт гайх үсрэх магадaltaй. Кара ачаа өргөж явахад доогуур дээгүүр караны сигнал сайн сонсож улсууд яг ажиллаад эхлэхээр тэгээд дагаад ажиллах нь стресс дандаа залуучууд байгаа юм чи тий. За орихоос гэж. Шинэ өгсөн юм уу? Ундаа солилтоо. Цанцан гэхээс өмнө Аваа 2 чинь. арай сайн байна. Тараад юм юм. Зүгээр зүгээр. Энэ 50 энэ арай гайхаа. 50 арай жижиг. Гүүр дадангийн асуу тэгээд ялуунаа бүгдийг л хийх юм уу. Тэгээд ховд аймагт Мондөг том хүмүүстэй ажиллах юм гэдэг. Ховд аймагт ирээд анзаарсан юм нь тэгэхээр одоо энэ замын боржуур тэгээд төв талбайгийнх нь доотлих нь одоо шалга автоматтай. Бүгдийг нь Өөрсдийн эндээс ер нь бол хийсэн юм чолоон юм байлээ. Тэгээ нэг тийм амар тансаг гантг шиг материалаар зодож. Тийм материалаар зодож хийсэн юм айгүй харагдчихлээ.
Хамгийн зураг дуустай их ажлаа хийж юм зураг те энэ сайдгаа хийгээд тийшээ тийш аваач санааргаа хийгээд дээшээ зураад тэр тоогоороо хийсэн энэ ах дээшээ гараад тараана бариад цааш явах зураг аваад авчихсан юм тэгээд тоогоороо хийгээд тагдаад боогоод эндээ төгөөс машин дээр аянда өсгөө хаан ресторан дээр ингээ хараад аянда мэдчихсэн шүү дээ. Бидний ажлыг хэн бүртгэж авч юу хийснийг яаж мэдв? Би өөрөө хараад мэдчихсэн. Хин хаана юу хийж юм. Яаж хөдлөж чинь яаж хийж чинь боох хийж зэрэг чангаж чинь байна. За хэдүүлээ дээд зэргийн болгоомжтой. Гэхдээ дээд зэргийн идэвхтэй сайхан ажиллаад өнөөдрийн ажлыг бүжигнүүлээ авчих. Энэ болсон юм уу? Don't believe the hype is a sequel. Бетон зураг юм тийм. Намайг басаад л шүү дээ. Одоо тийм үргэлж үзэх байлаа гэж. Лаг юм билээ тий. Эй! За тийм онч. За. Гонаач нэрмш тий. Тийм ээ. Уртын нэрээс нь наа чи өндөр байна. Наач өнгөрөөд байна. Хин. Нөхөн. Яа. Хамаатай борч авчаач гэж. Би яа. Хайж чам. Ингээд явсан чинь нэг спотрам гэдэг нэг цаагт минерал хийсэн юм. Манай гал дээр хөдлөж байна. Загнуулж суулаа гэдэг инженер. 이거 하나에 так механизм болчихно. Тонгод чинь дээвдэг гэдэг нь шандар нэг өвчин бүтэн дээвч юм шүү дээ. Энийгээ суулж авах уу?
дотор байгаа хийх шаа багны зурна үү. Тийм үү. Атруу дотор хийсэн дөрөв юунаас ингэ дотроо ингэ хийгээд гаднаа ингэ хийх юм байна. Дотороо суунгаа асахгүй. Асахгүй. Ингэ гаднаа таахгүй. Ангүй одоо өндөр өсөлтийн тавтам багнууд хийгээд ирсэн. Бидний эндээс материал үүдэл гаргасан. Нам авахгүй юм тий. Монгол хийсэн намайг өгсөн. Замын нөгөө нэг хүмүүс бүгд л мэдэх бах. Ус зайлуулах шугамнууд ингээл зам явж явах голоор орно гэсэн юмнууд байж л байдаг. Юу яаж хийгээд байдгийг мэдтгүү л байдаг. Ингэж үйлдвэрлэл нь явд юм байна. Тэрийг ийм бүтээн байгуулалт дундаас нь тэрийг ингэж хийж гаргаж ирж ингэж хүмүүс тавьд юм байна гэдгийг мэдчихээн. Өнөөдрийн хувьд болохоор өндөр хүчтлийн том нөгөө нэг юм багнууд байна те. Тийм багнууд хийж байгаа юм байна. Don't believe the hype is a sequel. Don't believe the hype is a sequel. Одоо энэ хэвэн байж байна. Зүгээр ингээд нэг өндөр хүчтлийн багнууд байж л байдаг хүмүүс анзаардгүй. Тэгээ энийг ингэж хийж гаргаж авдаг юм байна. Хилэж хагах уу гэхэд батгал хийх юм амар. Хилэж хагах. Бороо шороо ус хилэж ондч хагахгүй юм чи юм. Don't believe the hype is a sequel. 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 Нэмбай нэг дэж байгаа юм. Ха? Бидний дэж байгаа. Хава. Стайн шиг л болж байгаа. Танк өрж байгаа юм шиг л байна. Тэнгэнт л боож энэ тий. Энэ яг хэмжиж нь орчих байна. Томондог юм байна. Энэ үнэхээр бараг нэрчүүдээ хэлдэг. Зайлтны тавхар гэж шиг. Томондог юм байна. Тэгээ шонгийн юу хийгээд байна? Хүл хийгээд байна. Мод хийхдээ. Мод. Хүлээ. Модны чи хүлээ нэ. The bigger the badder bull. In this game of life, knowledge rules. The one with the brain is the sole survivor. We're good to tank with a stupid driver. Одоо энэ хүчтэж штэ. Тий. Тэр аваач тэн дээрээ тавь. Тэр нөгөө энэ хэвэн дээрээ тавь. Энэ аваач тэнд аваач хийх үү. Тийш авч өгөө. Тэс аваач. За. Заваач. Одоо энэ чинь нэг бас ийм болчихсон. Энэ зүгээр уцаар аваач. Та нөгөө би ингэж бодоодсон байхгүй юу? Энийх нь энийг энэ чигт нэгдэм болох зүггүй энэ дан юм ороомод хийгээд байгаа шүү дээ. Ороомод. Чи юу гэж бодов? Би ч зүгээр энэ чи энэ чигт нэгэд аваад өгсөн. Don't be a dimwit, ignorant. Really a batch with wisdom. Get this is legit. Can I get a witness? Энийг амар чангалт юм уу? Аа.
тийм үү? Don't believe the hype is a sequel. 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 9 метрийн баг. Бигчүүд өгж байгаа юм. Бигчүүд өгж байгаа юм. Толгуур баг нь тэгээд энэ одоо нэг шонгийн модны толгуур баг нь тэгээ нөхөн гүүрний доотлоо энэ хөлцөөнүүд цутгадаг тийм үйлдэл тэгээд ажиллаа. Тэгээд энд бол яг чадхад гараад тэгээд зурмаг зуурлаа. Тэгээд энэ цутгаж байгаа хэврүүн зурсан зурмгаа хийгээд энд эргүүлээд ингээд нэвтрүүлт юм байна. Чи одоо ажиллаа хэдэн жил болж байна? 6 жил болж байна. 6. Барил мастер гэсэн үг шүү дээ. Яа. Хүндтэй хүнд амархан тий. Хүний үедээ хүнд амархан үедээ амархан. Ер нь цалин ид байх байна. Цалин сарын хийснээр тогтмол биш л дээ. Хийснээр юу? Сардаа ямар тий захиалга сардаа хэр хэзээ хэр үндэ бүтээтгүүрийн тэрнийхээ хэмжээ. Ер нь гэхдээ энэ зогсдгүй байхаа тий. Ер нь захиалга бол зөндөл шүү дээ. Зуны үйлрэлт бол зогсолтгүй л дээ. Үйл жоо зогслоо. Үйл зогсчтэй амарчтай маа. Үлдэн шамартай. Тийм. Үйл идрийг хийх нөхцөл байхгүй хүүтэн. Энийг ч удаа цог юм шиг. Тийм мангартаа байна шүү дээ. Өмнөгов дээр айгүй гой заалгацсан болохоор гайг гарчаад байна шүү дээ. Акатор дотор байгаа. Эхлээд цаанаа бодчихоо. Эхлээд цаанаа бодчих. Гүг. I can think of younger days when I lived for my life was everything a man could want to do. I could never see tomorrow. За бид хэд ингээд эндхийн одоо ажилчид болоод нэг өдрийг сайхан ажиллаж өнгөрүүллээ. Одоо хоолндоо орох гэж байна. За энэ тий хоол идэ. Зүйтэй тавиарай. Борцоо. Шинэ. Борцоо энэ. Борцоо сайн шүү дээ. Харцаа юу? Харцаа биш дээ. Хар зам, хар цай гэдэг. Муу хараар спалтын зам. Борцоо энэ бопор гоо дээ. Хар зам. Тийм засмал зам. Хар зам тийм засмал зам. Хар зам үү? Ирчүүд их чинь харчууд гэдэг чинь борчууд гэх юм дээ.
Үш. Хүүгүүд залуучууд боорчоо. Тэрнээс гадна бид хэдтэй одоо хамтарч ажилласан сэтгэл ямар шүү байна. Залуучууд байна бас юм бол хийгээд үдцсэн одоо зэрлэгшээ явж байгаа. Тийм л залуучууд хийж үзээгүй юм баг байхгүй гэж өчнөө ажил хийлээ. Тэгээд хэмжээ гагнуурч хэл хийлээ ингээл тал талд ажиллацгаалаа. Таны сэтгэл ямар вэ сонсъё доо. Сэтгэл өндөр байна. Манай компаниг ингэж бас хүндэтгэж ирж бидний ажил байдалтай танилцаад бид нар дотор ажиллаад бас хийж үзээгүй юмаа хийж үзээд бүр үзэж хараагүй юмаа үзэж харсан та бүхэнд маш их баярлалаа. Улам ихийг хийж улам их газараар явууч улам ихийг өрнүүлээ гэж ярив. Ингээд компани дээр ажиллавал нэг өдөр ажиллуулад ингэсэн та бүхний ажилд амжилт хүсье. Тэгээ маш их баярлалаа. Та нарт ч их маш их баярлалаа. Бид хэд хотоос гарсан сар гарan явахдаа ер нь юм дээр ажилласан сая ганцхан хэлдэг шиг. Тэгээ нөө нэг ер нь дөртөө болчихжээ. Юм юу ч хийсэн те. Тэ шүү дээ тий. Янз янз юм би жавсараад нөө нэг агарч бас гайгүй ичдэг биш тэгээд. Юу цацаа намжилт чинь нөгөө нэг сурсан юм болгоно хэрэг болдог гэдэг чинь те. Цацаа намжилт гэдэг явцгааж байна. Одоо зүгээр тэр очиод нөгөө нэг юу боохот гэсэн юу нөгөө юу гэлээ хичээ тэр бид шон боосон шүү дээ. Тэгэхэд л өмнө боож исэн болтоо зүгээр дор нь богоо ичж байгаа тий. Тэр чинь нэг хэвнийх нь юу юу? Тий хэвийг. За дайч болно тий. За яа. За яг 2002 гот ирсэн. Хаац хаач. За баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. Өөрийн давааны дасгалмаа орлоод хөгшин явсан байгаа. Тэгээ гар дээр бидээ орж байгаа учраас кассанаас очиод гарын суулзараа. За. Тэр гарын суулзараа ажил нэргээд юм байна. Тэгээ би юм байна. За, баярлалаа. 145,800 төгрөг боллоо. Дараагийн дугаарт Шарсгийн ламдрын ундны ус байсан гэж нэг төгс хөтөр байдаг юм шиг. Тэгээ би яг өөрөө дараа мөстэй байна. Бүр нийлээ удажж чичээ өстэй. Энэ нэг 10 давхар хэмжээ. Дуур наашаа гарч ирэхгүй тий. 10 давхар хэмжээний бол байгаагүй. энэ ийшээ ороод ийм янз бүрийн сувг мууг байдаг болов. Ямар ч удаа юу гаднаас орж ирсэн сонгохгүй биш. Нэр авчаак авч тийжвэл гоё юм биш. Амар хөөрхөн ухаантай нөхөө тий.